авцснаа модон ч одоо наач цэцэг хийх байхгүй тийм. Ажил цаа авцснаар бүгдээр модоо ургуулах нэ. Тэгэхээр модоо ийм гоё жимс навчтай ийм гоё болсон юм тийм үү? За модоо ийм гоё болохын тулд та нарын оролцоод байна. Авцснаа. За тэгээ модоо юугаар ургуулах вэ гэхээр багш нь урдлагд нь навчтай нэг стикер тавьсан байгаа. За бүр хийсэн тохиолдолд од наан заяа. За ингээд модоо бүгдээр ургуулах юм. Юу хийсэн тохиолдолд модон дээр одоо ургуулах юм. Тэгэхгүй юу хийх вэ гэдгийг ургуулаад тавьсан да. Бүх ширээн дээр тавьсан байна. Номонд орж явсан юм. За бүгд анхаарал төвлөрөж өгье. За бүгд хичээл рүү анхаарай. Одоо хичээл рүү анхаарах. Одоо хичээл рүү анхаарай. Самбарлаг үргэлжлүүлээрэй. За хичээл анхаарч. За анхаарсан хүмүүс хичээл аваад юм аа тийм үү? За энэ маш анхааралтай үзнэ. Энийг хөөж. Энэ бүгд хичээлээ хийх. За энэ бүгд хараараа hodсон яасан юм аа? Тэстэй. Ай нүгүүд юу хийж байгаа вэ? Цаадахсан сэвэрчлээ. Айгаа татсан уу? Дараагийн бичлэг үзье. Энэ бичлэгийг нь тайлбарлаж өгнө. Ямар татсан ширээ дээр нь? Баал татсан. Цагаат тавь. Тавьчих. Хаасан. Амлаа. 哪个钟？砖头钟。那你长大了是想拿笔工作还是拿砖头工作？肯定拿笔。肯定拿笔。你现在该干嘛？行业。 Хүмүүсийн иргэшээ хүмүүсийн мөрөдөр амьдрах байгаа гэсэн үг тийм. За одоо иргэдүүд болоод хариулж өгье. Бичлэгээс чи юу ойлгож байгаа юм бэ? За багш маань урд чинь бүгд болгоны ажлын урд байгаа. Ажлын урд дээр хамгийн нэгдүгээр ажиллаа гэж. Юу ойлгож байгаа юм бэ? Ямар нэг юм ойлгосон баг тийм. Юу ихсдээ ойлгосон. Хорошо. Эрдэм амгийн төрөнд байна. Систем. За, сошиал чамхаш шүү. Баасандаа юм сурвал боёноо боонхасандаа юм сурвал үгүй байна. Тэр том сурвал зүгээр хатсан. За, манай эрдэм маань Монгол ардын зөвлөлт зүгээр ойлгож тайлбарлаж өгсөн байна, тийм үү? Хоёрыг хийх болоогүй шүү. Хоёрыг хийх болоод одоо багшийн заавраар явуулъя. Одоо их нэгдүгээр ажил саний бичлэгээс ойлгосон юм а бичсэн өгдөө босоод уншаад явчих шүү. За эрдэм модон дээр нэг нач наах юм шүү, тийм ажиллаа. За юу вэ? Чи сурвал юм бол бас хар бараа ажил хийх. За бичлэг юм юм байна. За шарах хайртай. Жилээр ийм зүйл болоо. Чамаас Жилээр ийм зүйл
чамд тусалж чадах. Чи өөрөө хүсэхгүй бол мянган сайн багш чиний урд хичээл зараад амжилтанд хүрэх тий. За суралцах хүсэл тэмүүлэлтэй бол энэ ч чамайг зогсоож чадахгүй. Багшгүй байсан ч чи бие дагаад сурчин. Эцэг чинь чамайг шаардахгүй байсан ч чи суралцах хүсэлтэй бол хаач гэсэн хичээлээ хийгээд явж чадах нэ гэдгийг би саяны бичлэгээр яасан. Ойлгууллаа. Тэгээ эхний бичлэгээр бүр нэрээ гэрсэн тийм үү? Тэгээ автобусны дотор ээжсэн. Тэгээд цайны газар ирсэн хаа таарсан газар хичээлээ ээж. Тэр бол суралцах хүсэлтэй хүмүүс үү тий? За бүр суралцах хүсэлтэй хүмүүс бол ерөөсөө ямар сайхан малчин байсан ч сайхан багшаа заагсан ч юу ч сурч чадхмаар хийгээд ойлгуулсан. За нэг хичээлийн сэдэв эрдмийн ач. За хэвчтэй хэвчтэй.
За дэлхийг илүү сайн бас олдуултай сайхан амьдралтай болохыг хүсдэг юм байна. За манай ангид ч гэсэн бас дэлхийг илүү сайхан болгож илүү аз жаргалтай амьдрал тэгээд хувь нэмэр орох тийм алдартай хүмүүс төрөх байхаа гэж багш нь бас мөрөдж байна. Ийм даяа ухаантай ажлын сансар судалыг хостуулсан юм. Манай ингээд хэдэн хүүхдийн эргэн номтой болёо. Би мөрөдөлтөй хүрье гэсэн бодол байдаг юм байна. Заавал тал хаасна уу тийм мөрөдөлтөй гэж боддог. Тал хаасын жаахан залхуу аваад онол гэж хараад байна. За юу их найдамжтай тийм. Аахасан бай юм сароо. Өдийнаар хоёрын ажлын дөрвөц тод гэдэг юм болоо. За өдөөний нар маш тондог байна. За болчих юм уу? Яг тэгвэл манай монголчууд за сая бидний дэлхийн автортай хүмүүсийг баярлсан. Тэр автортай хүмүүс бол бүсэг мөрөдөлтөд тууштай байж, хөлбөмбөж байж, мөрөдлөөрөө хүмүүсийн амьдралыг сайхан болгож эрхтүүлсэн хүмүүс юм тийм үү? За тэгвэл манай монгол ардын ухаан юу гэж сурдаг гэсэн юм бэ? Одоо таны эрдэнэ хотод гэсэн байх юм шүү дээ. Одоо жаахан цогцолоод явчих юм бол үдийн шиг явчих юм байна. Айгүй өөр юм цогцолоосараа түүний хамттай ажиллах юм байна. Тэгэхээр бодож чадсан уу? За тэгвэл манай монголчууд байна өөр хүмүүсээ ингэж сурдаг. Тэгээд та үдийн нар шиг байх уу, өглөөний нар шиг байх уу, өнөр хамттай шиг байх уу гэдэг сонгож шийдлээ. За зөв бодсон таныг асуух. За одоо бодсон бол багийн ахлагч нар юу явж байна? Нөө амжилттай модон тийм. Одноос нэг наачих нэг наачих байна. Нэг одод наачих бүгд одод наачих. Багийн ахлагч нар нэг одод наачих. За. Ахлагч нар айлын хөндөө байсан. За хараа. Одоо ингээд номноосоо хараа явж чадсан юм байна. Хараны шаа. За хоёр бол. 16. Ээж нь түүний нөхөстэй нүдийг очоод миний хүү ээжигээ санах эсвэл хүнд хэцүү үед тохиолдвол үүгээр ном авч уншиж байгаарэ. Тэр ном дотор чинь ээж нь байгаа шүү гэж цөөхөн юм өгчээ. Хүү ээжигээ санах болгоноо тэр мөнөөсөө ном утсаа авч уншдаг байв. Үнэхээр уншсан ном дотор нь ээж нь амьдарч түүнд туслах мэт санагддаг байлаа. Харин одоо тэр алдартай зохиолч болжээ. Түүний бичсэн олон сайхан номыг мянган амтхан уншдаг. Түүний гайхамшиг болсон ном
сурахаар явсан байна тий. За нэгэн тусаад ойлгосноо хин ярьж шүү. За одоо хин багтаа одоо би одоо ярьчихсан заагаа ярьдээ. За намайг шүү дэвтэр намтаа сайн хүмүүс байж тий. За энэ үгээр ер нь бол ном уншаад байгаа дэвтэр номдоо одоо том болоод өөрийнхөө хүссэн юм читэндээ байна. гэдгийг энэ ихээс ойлгож авах. Тийм. За. За хоёр нэг намчнаа. Одоо болсон. За одоо дараагийн даалгавар. Ихээ уншаад ойлгосон баг гэж бодож байна тийм. Хөө ердөө ном сурснараа. Одоо ажлын утас руу. Дараагийн даалгавар юу гэж? ээжигээ Одоо хариуцчих юм байна. Ингээ хариуцчих. Асуултыг хариуцчих. Би дондор наваад хийсэн юм гэж хаашчих. Одоо гурван дараагаар. Ээжигээ санах ном уншдаг байсан хүүг юунд хүргэсэн бэ? Извэ. За одоо бүгдээ юу яа? Эцэг ном сурахын тулд чи юу хийх ёстой вэ гэж юу? Нэг зөв өөртөө зориулж авчиж. Нэг зөв өөртөө зориулаад биччихье. За би бас самбар бичнэ. Нэг зөв өөртөө. Ханаа өөртөө хүн болгоноос өөрөө зөв байх гэж бодож байна. Эцэг ном таавал. Одоо нэг санаа бичих нэг зай байна да. Амжилттай суралцахад юу зөвхөн
нотыг одоо бид нэр гаргаж ирэх гэдэг шүү дээ тий. За багш нэг ийм хэдийн юм бичиж. Залхуулахгүй байх, зорилгоо тодорхойлох, цагийн ямиг цагт нь хий, өдрийн ажлаа төлөвлөх гэж. За энэ дээр өөр нэмээд ямар санаа байж болох вэ? За нэг санаа. Дэсэн болоо уншиж. Биччихээ уншиж байна. Амаараа зүгээр яриа суугаад тий. Эрдэм хэлтэй ном уншиж. Ном уншиж байна. За өөр санаанууд гаргаарай. Харин баг. Хичээл намаа. За. Гинэс. Яасан бэ? Ажилтаа сурцаж юм болоо. Хичээлдээ анхаарсан. Багшаа цааваас хичээлдээ шандах. шандах за. За одоо би танаас нэг зүйл хэлсэн. Шандах, сурах, ном унших гэдэг ингээд зүгээр биччихээ. Тэгээд юу чихгүй яваад тэгээд ном сурчих юм уу? Яг энэ манай сэдвээр бичиж юм яастай. Тэгээд бодоо биччихээ тэрийг хэрэгжүүлэхгүй яваад тэгээд та ном сурах юм уу? Сурахгүй шүү дээ. Тэгээд бодоо яриад өнгөрсөн. Тэгээд баццгийн сонсоо. За одоо бүгдээрээ багаар ажиллана. За багш нь камерын дундаа. Яг багаар ажиллах болсон. Гацноо. За энэтэй багийн гişүүд өөрийнхөө нэрийг бичээ. Тэгээ ямар мэргэжтэй болж бүгдээрээ багаар Багаар ажиллах чи юу бодоод би ингэ хавчих. Багаар ажиллаж чадчих юм уу юу? Энийг юм хүүхдүүдийн ямар мэргэжтэй бохыг бас эндээс хараад мэдээд авчихна тийм. Энэ багийн хүүхдүүдийн мэргэжлийн талаар уншихад бэлдэж байгаа. Яг энэ багасаа шууд фокусаа босоод байна. Нэг хүнээс сонмож уншиж байсан. Би мэргэжтэй сонсмоор байсан. За би энэ багаас хэлээ. Одоо бусдыг сонсоо манай санаа. Багийн зүйл бас танаа. Танаа нэг танаа ороо. За сонсоо. За одоо тэдний баг манайгаас сонсох байна. Одоо эдний баг шүү дээ. Юуны мэдээ танаа багийн хий. Адан жүжигчин. Адан жүжигчин баг. Арон баг. Эдний багийг сонсох. За одоо багийг сонсох. Танаа багийн За ган эрдэнэ зурагчин болно. Өгөөдөө цагдаа гэж. Тэнгис цагдаа. Ямар баяр инженер. Явха багш юуны вэ? Сонсё. За цагдаа болох нь зөндөө шүү. Багш болох нь зөндөө. За эдний үг сонс.
За энийг сонс. Танаа баг нэг навчаа уучлаа. Бусдыг сонссон гоо. Нэг навчаа авах болгоосоо. За эрдэмтдийн багийг сонс. Эрдэмт цагдаа Эндрэл Багангийн үеч цагдаа хэдэн жүжигчээр төгсөө машин засдаг. Тийм зэрэг юм да. За танаа гэсэн. 사랑과 화해야 마치 сэтгэлд үлзээ зураач нанди эрдэм эмч юсугун зураач зураач болсон цагдаа болсон. За тэгээд манай анги хүмүүс юу авах юм мөрөдөд авсан юм. Цагдаа багш. Зураач. За багийн гişүүд юу ямар мэрэгчтэй болох мөрөдгийг сонсчихлаа. За энэ мэрэгчтэй үргэлж бас юу хийхтэй юм. Зүгээр явж байгаа цагдаа болчих. Зүгээр явж байгаа инженер болчих. Хичээлээ багшаа. За одоо тэгвэл бүгдээрээ энэ одоо багшаа сонсъё харъя. Эдэм. За харъя. За одоо дараагийн багийн ажил руугаа орно. За сая бид нэр юу болох мэрэгчлээ тодорхойлчихлаа тийм үү? За тэгвэл энэ мэрэгчлээ хүргээх бол та нарт цагийн хуйлын хэрэгтэй. Өдрийн төлөвлөгөө хэрэгтэй тийм үү? Өдрийн төлөвлөгөө хэрэгтэй. Төлөвлөгөө яваад байх юм бол 1 минут хичнээн одоо хоног өнгөрчдөг юу чигээр байж том болчихно тийм үү? За тийм учраас та нарт өдрийн төлөвлөгөө хэрэгтэй. Одоо багаараа ярилцсан өдрийн төлөвлөгөө гаргах. Тэгээд танилцуул. За. Бүгд цагийн менежмент өдрийн төлөвлөлт хамгийн Thank you.
анги. За юу яа? За одоо бүгдээ өндөөр яваарай. Зүрх зүгийг зүр болгоорой. Өстэй право. Зүрх Өстэй право. Эрдэм гэдгийг зүрх зүг болгоё. За дараагийн. Оги танаас асууж байгаа. Одоо өөрөө гарчлаа. Мэдээ гэвэл мэрэ гэдэг нь алинтай холбоотой? За бидний зүр болгож авчаарай. За дараагийн. Алин зүг юм бэ? За хүч нэмбо. Дасгал хийх хүч нэмдэ. Апарыг нэмдэг. За хурдан гүйдэг энэ зэрэг оруулдаг юм. Алин зүг байх юм. За тэгээд За тэрийн дагуу 7 хоногийн өдөр бүрийг ажлын хөлөсөөр бич. Тэрийн дагуу заяа. За хичээл эцэстээ орсон хүмүүстэй баярлалаа. Яг баяа эцэстээ орсон хэрэгтэй гэсэн. 2-3 минут үргэлжлэв. Тэр юм уу тэгээд яг энэ сайн навчаа